Архангай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлага багш нар хууль бусаар ажлаас хаалгадах болсон мөн дарамт шагалтанд өртөх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Архангай аймагт ерөнхий боловсролын 29 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Энэ 29 сургуульд нийт 17,909 хүүхэд мөн 965 багш нар ажиллаж ингэж үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл одоо 2013 оноос хойш 13 оны 1 сар гарснаас хойш өнөөдрийн байдлаар 23 сургуулийн 11 сургуулийн захирлыг бол одоо ямар нэгэн байдлаар өөрчлөх, чөлөөлөх, ажлаас нь халах ийм үйл ажиллагаа бол өнөөдрийн хүртэл тасралтгүй үргэлжлээд байгаа учраас энийг одоо таслан зогсоогооч. Өнөөдөр Архангай аймаг боловсролынхаа салбар одоо улс төрийн энэ үйл ажиллагаанд орж удирдах ажилтнуудаар нь оролдоод эхлэхээр сургуулийнх нь хэвийн үйл ажиллагаа алдагдаж мөн сурагчдын сурч боловсрох нөхцөл нь ноцтой зөрчигдөж байна гэдгийг бид нар бас энд хэлэхээр ирсэн юм аа. Жишээ нь одоо тодруулбал 2013 гарснаар одоо Архангай аймгийн Цэнхэр, Захир, Эрдэнэ мандал, Хотон сумдын одоо сургуулиудын захирлуудыг одоо ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээд одоо ажлаас нь ингээд чөлөөлөх хүсэлтэйг нь бичүүлээд ингээд ажлаас нь чөлөөсөө хэрвээ одоо ингээд ажлаас нь чөлөөлөх хүсэлтэй бичихгүй бол таныг одоо ямар нэгэн аудитын шалгалт ч юм уу ямар нэгэн одоо цагдаагаар шалгуулах ч юм уу ийм үйл ажиллагаа хийгднэ. Удирдах ажилтан хийж байгаа хүнд ямар нэгэн нөө гардгаа та нар ажиллаа өгөө гэж хэлээд энэ захирлуудаар одоо өргөдлийн бичүүлээд ингээд гаргасан ба. Ер нь захирлуудыг нэг бүрчлэн аймгийн засаг дарга Батэрд нь одоо өрөөндөө дуудаж оруулаад ер нь улс төр юм байна ажиллаа өгөө гэж хэлээд ингээд боловсролын салбарыг л улс төржүүлээд байна. Архангай аймгийн Хашаа сумын сургуулийн захирлыг аймгийн засаг дарга Батэрд нь авилгатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийн дагуу арга хэмжээ авч ажлаас нь чөлөөсөн байна. Харин тэрээр энэхүү шийдрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийн байгууллагад хандна гэдгээ мэдгдсэн юм аа. Яг авилгатай тэмцэх газарт Архангай аймгаас нөгөө аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг шалгаад тэр өгсөн дүгнэлтийг бол авилгатай тэмцэх газар үндэслэж намайг ажиллаж албан тушаал бууруулах ийм юу өгсөн гэж ойлгож байгаа. Тэгээ яг энийг би өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүх шаналлын байгууллагаар бас шалгуулна гэсэн.